За өнөөдөр сүүлийн хатаасан ногоонуудаа би бутлаад ингээд шилэн саунд хийгээд тавьчлаа. Энэ дотор бэсэл байгаа. Энэ бас бэсэл би энэ жил нэлээд тарьсан 2 өөр өнгийг. Энэ болохоор дийл буюу нөгөө кроп гэхэд идэг шүү дээ. Шүлтэй хоол молонд их гоё амт оруулдаг. Тэгэд ийм бутлагчаар буталчдаг юм. Энэ нөгөө кофе бутлагч. Тэгээ энэний медиум дээр нь тавьж агаад дунд зэрэг дээр нь тэр fine гэдэг дээр нь тавьчвал бүр нунтаг болгочдөг юм. Эсвэл тэр course дээр нь тавьж болно. Тэр нь болохоор жоох юм ширхэгтэй болгодог юм. Тэгэл энэ дотроо нэгээр нь хийж агаал бутлаал шилэн саунд хийчин. Нэлээд сайн хатаацсан байх хэрэгтэй. Нэг 3-7 хоног мөн заримдаа бараг сар болгосон ч яах вэ? Бүр ингээд хураа хатчихаар нь нунтгалдаг юм. Тэгэл ингээл өвлжөнгөө ирнэ идрээгээ итчин. За